Хай. За миний мэдлэл нийл тийм чөтгөрийн ёрын багыг та нар анзаарж байгаа. За би өнөөдөр болохоор Happy Tree Friends гэдэг нэг анимашны тухай ярина. Ерөөсөө огт хүүхдүүдэд зориулагдсан анимашн биш. Тийм учраас энэний талаар ярих байгаа болохоор хэрвээ энийг үзэж байгаа хүн насан туршаагүй байх юм бол энэ бичлэгийг үзэж болохгүй шүү. Энэ бол насан туршид зориулсан бичлэг байгаа гэдгийг бичлэгийнхаа ихэнд сануулъя. За Happy Tree Friends-ийг ер нь манай үеийнхэн нэлээд сайн мэддэг байхаа яа. Тэгвэл яг бидний 10 жил тахад нэлээд ирчээ авч гарч ирж исэн. Тэгээд тэр үедээ эн чинь хүүхдийн кино штэ гэж бодоод үзсэн боловч зүгээр л битүүд цуснууж аллах элэг бөөрн сугарч гарч ирээд бла бла бүр ингээ амар юмнууд болсороо дуустдаг тийм анимашн байгаа. Тэгээ энэ болохоор бүр 1999 онд анх бүр гарч исэн юм бэлээ. Надтай жицүү. Тэгээд Mondo Media гэдэг ийм entertainment-ээс гарч ирсэн насан туршид зориулсан тийм хүүхдийн киноны цуврал байгаа. За тэгээ хамгийн амар нь штэ энэ цуврал дээр ингээ гарч байгаа тэр бүх амар юмнууд нь нэг тийм дандаа юм хошин байдлаар ингээ харуулсан гэх юм уу. Нэг тийм хөгжилтэй гоё диггүй тийм үйл явдлууд дунд л ингээл бүр амар юмнууд болоод байгаа байхгүй юу. Тэгээ ядж хахад тэр дөрүүд нь штэ одоо жишээлбэл хөлөө нэг ингээ тас дуусчлаа гэж бодоход яг тэр хөл тасдагдах тэр үедээ л орилж харлал боо юм болж байгаа хэрнээ дараачихын сценүүд дээр ингээд тэр нь ингээ юу ч биш юм шиг ингээ яваад байдаг бүр ингээ хамгийн ингээ дотор эвдвцмээр тийм үйл явдал байдаг байхгүй юу. Тэг ингээ нүд мүд ингээ салаад унцсан байхад чи ингээ өөр юм анхаарал нь сатаарад одоо бүр нэг өөрөөсөө хэцүү байдалтай хүнийг аврах гат ч юм уу те ингээ өөрөө бүр новшин юм болцсон байж ижил тиймэрхүү юмнууд хийгээд идэг болохоор тэр нь бүр ингээ хамгийн амар нь бүр ингээ what яаж энэ бүх ийм аимшиг юмнууд болж хахад энэ зүгээр ингээ хин нэг аврах гат яваад байгаа юм бэ гэдэг ч юм уу те эсвэл ингээ зүгээр ингээ улаан цай ингээ хүний толгоонд тасарсан тийм бие мий ингээ хажууд нь сууж хахад тэрийг ингээ огт анзаараагүй юм шиг эсвэл зүгээр яг тэрнтэйгээ өргөжлүүлээд ингээ гарнаас нь хөтлөөд ингээ яваад идэх ч юм уу. Бүр ингээ хизээж байж болмооргүй тийм зүйлүүдийг одоо энэ анимашн дээр ингээ харуулдаг. Тийм учраас маш алдартай. Тэгсэн чинь за энэ анимашн маань ер нь нэлээд хэдэн жил завсарласан юм шиг байлээ. Сүүлийн үед ерөөсөө сүүлийн хэдэн жил ямар нэгэн шинэ эпизод гаргаагүй. Down Ways to Die гэдэг тоглоом байдэн штэ. Бас өмнө Happy Tree Friends-тайгаа таарсан тоглоом. Яг нэг тэрэгний дугуйнууд ингээд яавал энийг ингээ өхөхгүй байх вэ гэд ингээд тоглоом байдэн штэ. Ингээд гал шатжаангууд ингээд тэрийг ингээ унтраад ч юм уу. Тиймэрхүү үйл явдалтай тоглоомнууд байдаг үе даваа явдаг. Тэгээд тэр нь үеийн давах тусам ингээд хугацаа нь арай аврах тэр хүнийг аврах хугацаа нь арай илүү ингээ хурцсаад яваад идэг тийм тоглоом байгаа. Тэгсэн чинь Happy Tree Friends маань яг энэ Down Ways to Die гэдэг тоглоомтой хамтраад одоо дахиад шинээр ингээ шинэ сизнүүд ингээ гаргах гэж байгаа юм билэ. Ер нь comeback хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм хоёр амар тэнэг аллууд гардаг. Тэгээд цус нүжин амар гарч ирдэг. Тэгэл ингээл бүр ясн хураал цус ингээ годроодч гаргаж ирээл бүр тиймэрхүү юмнууд болдог штэ. Тэгээ энэ тоглоом ч гэсэндээ өөрөө бас яг тиймэрхүү зурагтай тийм тоглоом байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хоёрын ингээд нийлсэн тийм анимашн гарна гэж бодохоор тэгэхээр тэсээ ядаа хүлээж дээ. Тэгээ ямар ч сан coming soon гэж бичсэн байсан. Тийм трейлерүүд байсан. Одоо гарч байгаа ангиудын талаар. Тэгээд мэдээж тэрийг бол маш их хүлээж байна. За энэ анимашн дээр болохоор бас одоо дөрүүд нь санаатаагаар хийжсэн нэг алдгүй. Ямар нэгэн санаандгүй үйл явдал хин нэгнийх нь хийсэн нэг юм хогийн тэнэг үйлдэлүүд нөгөө хэдийгээ бүр аимшигтай өхлийн ингээ хэмжээ ингээ очуулдаг заяа. Тэгсэн чинь энэ дунд яг л нэг дүр одоо санаатаагаар хин нэгнийг ингээд алдаг тийм дүр байгаа. Гэхдээ тэр нь бас яг санаатай гэж хэлэхэд аюу хэцүү заяа. За тэр дүр болохоор Flippy гэдэг нэртэй дүр байгаа. Тэгээ энэ болохоор яадаг вэ гэсэн чинь өөрөө болохоор цэрэгт явж исэн, зэвсэг төвчөнд ингээ ажиллаж исэн. Цэрэгт авах алба хааж авах хугацаанда бүр ингээд генерал хүртэл цолтой болсон ийм том ахмад дайчин юм байна л да. Тэр Flippy гэдэг байгаа дүр нь. Тэгээ тэр болохоор ер нь бол айрам даах үедээ том даалгавруудад явдаг байсан. Тэгээд хоёр найзтайгаа хамт дайсны талын нэг бас том боссыг ингээд алах гад явсан юм шиг байна. Тэгсэн чинь нөгөө манай хүнээс болоод тэр Flippy-гээс болоод тэр ажиллагаа ингээд бүтлгөөтэйд тэгээ нөгөө хоёр найз нь үхсэн юм байна. Тэгээ тэрнээсээ болоод яг энэ одоо дайнтай холбоотой үйл явдалд амар юм эмзэг болцсон. Иймэрхүү төрлийн амар эмзгээр хүлээж авдаг. Тэгээ дээрэс нь одоо мэдээж л дайны талбар юм чинь янз янзын байдлаар өгсөн хүмүүсийг харан тэ ингээл дэлбэрсэн, задарсан, гизгүүзэн ингээ гараад ирсэн. Тэгэл амар дүр зургуудыг ер нь бол дайны талбартайгаа хүн учраас ингээ харсан байгаа. Хүн гинэ
тэр чи юу байлаа та хэрэн бэлүү юу байлаа нэг амтан байсан. Тэгээд тийм учраас ингээд тиймэрхүү хүмүүсийг харан тэгэнгუут ингээд тэр нь бүр өөрт нь бүр ингээд сэтгэл зүйн юм хүнд юм одоо өвчин дарамт болоод үлдсэн. Тэгээ энэ Happy Tree Friends дээр гарч байхдаа болохоор амар гоё ингээд нөгөө эцтэйгээ ингээд найзлаа явж байгаа юм заяа. Тэгэнгуут дантай холбоотой ямар нэгэн тэр дурсамжийг сэдрээсэн үйл явдал болох юм бол шууд ингээд хорон санаатан болоо хувирчдаг, алуурчин болоо хувирчдаг. Нөгөө хаалт ингээд уурлахаараа ингээд ногоо өнгөтэй амар том бит болоо. Тэгээ ер нь тийм болчихсон шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ флипи одоо жишээлбэл нэг тоншуул ингээд мод ингээд тоншиж байдаг байхгүй юу? Тэгсэн чи тэр нь яг дууралт нь ингээд тог гэж дуурж байгаа нь яг нэг юм буу одоо ингээд шүршиж байгаа ч юм уу тийм мэдгүй ямар ч нэг тийм дайны дурсамжийн сэргээснээс олоод нөгөө доторх нөгөө амар хүн гарч ирэн гутаа тийм дэсэн бүх найзуудаа ингээд бүр зүгээр ингээд ингэж байгаа заяа. Тэгээд ер нь бол ганц амар яг санаатаагаар хүн алдаг. Тэгтээ санаатай хит бас амар хэцүү байгаас тий. Уусаа ингээд амар хэцүү тийм шартай болсон. Тэр нь ингээд сэтэрчдэг. Тэгээд тийм шалтгаанаас болоод ер нь бол хүмүүсийг амьдтайгаа тэр Tree Friends-ийг ингээд алаад байдаг. Тэгээд тэрнээс бусад дөрүүд нь болохоор угаасаа үнэхээр бүр санаандгүй гэж хэлэхэд ч бүр тэр нь ингээд уур хүрмээр заяа. Ингээд ямар тэнэг юмнуудаас бас нэг алдаг. Тэгээ өөртөө бас тэрэндээ ороогдож өгдөггүй гэдэг бол үнэхээр тэнэг. За тэгээд хамгийн их ингээ алуусан дүр юу вэ гэж хайсан чинь Cordless гэдэг нэг дүр байгаа. Тэр нэг шар туулаа байсан. Тэгээ тэр болохоор ер нь бол нийт цувралын туршид 50 гаруй удаа алуулсан бас өөрийгөө алсан тийм тохиолдлуудтай юм байна. Тэгээ энэ туулаа угаасаа ингээд үнэн ядаргаатай байдлаар ингээ өгдөг зөө. Бас л дахиад хийв гимээр чийл нэг ингэж бүхэндээ гэж гимээр санагдтал нэг тиймэрхүү үйл явдлууд ингээ гардаг. За тэгээд миний бүр хамгийн үзээ яддаг үнэхээр дургу бүр нэг юм өөрөө яг үнэхээр алаа ичмар тийм дүр байдаг байхгүй юу? Тэр нь болохоор ийм цэнхэр бууг байгаа заяа. Тэгээ тэр цэнхэр бууг болохоор үнэхээр мэлэн хойлог бүр ингээ маанаг бүр дүнхгүй заяа. Тэгээ тэр дүрийг би бүр ингээ харахаараа бүр ингээ яа үгүй чамайг л үзэхгүй гэд бүр дэгдэг заяа. Үнэхээр нервтмэр. Тэгээ тэрэн дээр тэрийг болохоор ингээд дүрийн тодорхойлтууд байгаа штэ энэ хүүхлэнгийн тухай. Тэгээ тэгвэл тэр дүрийн тодорхойлтын дээр бүр ингэж хэлсэн байгаа заяа. Түүний болох ухамсаргүй байдал нь одоо зан чанарынх нь гол цөмнөө гэж хэлсэн байгаа. Тэгэхээр уусаал ингээд харваас нэг болох маанаг дуу юм хүн байгаа. Хүн гинэ буугаага. Тэгээ тэрнээс олж ер нь бол одоо энэ дээр дөрүүд дээр энэ анимашн дээр гарч байгаа бүх өглүүдийн хамгийн том шалтгаан нь дандаа энэ цэнхэр бууг байдаг заяа. Бараг энэ цэнхэр бууг гол дүрн юм шиг гимээр тиймэрхүү үйлдэлүүдийг ингээ хийдэг. Тэгээ бас нэг дүр байгаа. Тэр бас бүр ингээд яа өөрийгөө ингээ супер хиро гэж бодсон заяа. Тэгтээ ингээ угаасаа нисч мисдэг юм бэ. Илээл дээ нэг юм цэнхэр одоо тэр бас юу юм болоо туулаа юм уу юу юм мэдгүй нэг амт хорн айгүй адилхан юм а тэд нар хэлж итл. Тэг ингээ нэг юм улаан юм нүдний одоо юм хаалчиг юм ингээ зүүцэн. Тэг ингээ хүмүүсийг аварж ийн гэж бодоод идэг заяа. Яг үүндээ аварж яхта алаа яваад идэг заа. За одоо би хамгийн амар аллаг гардаг тийм ангиудыг нь үзэх чинь. Тэгээд надад үзээгүй ангиуд бол угаасаа айгүй их байгаа. Энд чинь бараг юу вэ? 200 300 идэ ангитай амар олон ангитай тийм анимашн юм билий. Тэгээд үзээгүй юмнууд бас дунд нь байж магадгүй. За тэгээд би угаасаа интернетээс хайгаад хамгийн амар аллаг гардаг ангиудыг нь олоод өгөөч гээ тэгээ хайсан байгаа. За одоо ингээ эхнийхээ энэ үзэж байна. Энэ амар тийм. Шал гимгүү. Энэ нэг юм гаргуун бийж юм хүн бариад идэг нэг сонио. Тэ амьдараа шатаж байна. Савта усаа гэж бодсон чи зүгээр бензин байсан бэ. За одоо энэ үзэж байгаа анги болохоор эпизод 29 дугаар анги байгаа. Тэгээ энэ болохоор бүр хамгийн амар нь гэж гарч ирсэн. За бүгдээ хамтдаа харцгаая. I candy гинэ. Хараас нэрнээс нүртэл жоохон эвгүй. Зүгээр ингээ гүйж явж ирсэн аа. Нэг модонд ингээ бүдрээд модон чихэртэй ингээ гүйж явахтаа модонд бүдрээд унахтаа нөгөө чихэр нь ингээ нүднийхэн дотор нь ороо ингээ ухаад гаргаад ирчлээ штий. Ийм азгүй. Одоо ингээ харцаа. Ингээ нүд нь ингээ яа нүднийхэн тэр артлын суд тэр махцах нь ямар ч урттай бол тий ингээ модноос ингээ дүүслэгч байгаа байхгүй нүд нь ингээ бүлтэрч очоод. Тэнгууд ингээд реакшнаас нэг тийм ч амар биш зөө энэ өөрөө ингэж байгаа хүнийх нь одоо ингэ нүднээсээ татчихээн. Яа. Oh my god.
Нэг тоншил шиг шоу нүднийх нь нэг хажууд үрээд ирлээ. Яна. Одоо энэ үгээс яа. Түр ингээд нүднийх нь ингээд одоо энэ нүх байгаа штэ тэргээр ингээд тархин гараад ирчлээ бүр ингээд тэр чигтэй. Тэгснэ нөгөө нэг нүдийн тоншоодсэн шуун бааж энтер дээр нь. Дараачих нь 39 дугаар эпизод. 39. Энэ thumbnail-ээс нь л амар заваа харагдчих. Энэ нөгөө нэг балай өөрийгөө аврагч гэж супер хиро гэж бодоод идэг гарна шүү дээ. Тэр энэ ингэж солиордог байхгүй юу? Яа ингээ аварж байгаа юм шиг хэрнээ ингээ алаа яваад байдаг байхгүй юу? Амар хэцүү. Тэг ингээ үгцэн байхад чи ингээ мэдгүй л байгаад байгаа байхгүй юу? Яг энэ ахгүй юу? Яг энэ хэсэг заяа ингээд одоо бүр ингээд арьс нь хуулраад нүд нь унцсан ингээд амар новшин юм ингээд хажууд нь найзынхын дэргэд ингээд авчирж өгж яхад нөгөөх нь ингээд чи манай найз ингээд аваад ингээд аваад ирсэн үү гэж байгаа юм шиг ингээд. За сүүлийнх 43 эпизод 43. Йоо нөгөө дүнхүү цэнхэр бугчин гарч ирдээ. Яагаад байгаа юм бэ? Йоо. Ингэж модонд ингээ хүлэнд аруулчихээ тэгсэн чинь сүхээр модож авчихжсэн чи сүхнийхэн толгойн яваад өгч тэгсэн чи кармо ухчихсан нэг халбаг болоод төмөр халбаг болоод тэсний төмөр халбагаараа ингээд хөлөө ингээд ивэл яг хуу тэр модны доотлоос ингээ салгаж авах гээд тэг бүтэн өдөржин тэрнтэйгээ нотлцараа яг ясна гараад ирсэн юм зөө одоо ингээ ясаа ингээ тогсож ин заяо халбагаараа ёо эвэртэй мод дараас хөлөө биш нөгөө зүгээр байгаа хөлөө хэцүү байлээ. Яа би яагаад энд дургу вэ гэхээр энэ угаасаа ингэдэг байхгүй өөрөө. За ёо бахан галзуу солиотой юмнууд үдчихвэ гэхгүй амар инээд алдаа үзээдсэн юм би ч юм. За ямар ч сан буцаад энэ анимашн маань эргээд ирэх чинь түрүүний хэлсэнчлэн тоглоомтой хамтраад тоглоомны дөрүүттэй хамт шинэ ангиудаа гаргахаар болсон байна. Мэдээж шинэ цувралаа гаргаж байгаа учраас бүр л илүү их маркетингийн ажлууд нь явна тий. Гадуур дотор зөндөөл явах бах тий. YouTube дээр ч гэсэндээ саяны миний үзсэн амар ангиуд болохоор зүгээр л фильтргүй ингээл байрлаж байгаа. Тэгэхээр намайг би ингээ 10 жилдээ үзсэн шиг та нарын хүүхдүүд ч гэсэндээ ингээ үзэж явах боломжтой. Тэгээд хичнээн зураглал нь анимашн ч гэсэндээ энэ бол хүүхдийн кино биш шүү. Хүүхэд үзэх зориултгүй шүү гэдгийг маш сайн анхааруулж хэлье. Хэрвээ хүүхд чинь юм үзээ суужвал хүүхдийн кино үзэж ин да гэдэг байдлаар хүлээж авбаа. Тэгэхээр та ч гэсэндээ одоо энийг сайн үзээд иймэрхүү дүртэй иймэрхүү юм гардаг анимашн байд юм байна гэдгийг ойлгож аваад тэгээд одоо шинэ эпизодууд гарах үед нь анхааралтай байж хүүхдүүдээ сайн хянаарай гэж зөвлөё. Тэгээд хүүхдүүд ч гэсэндээ өөрсдөө ийм ингээд үзэхгүй л бай гэж бодох хэрэгтэй ах. Ингээ сонирхолтой гой юмнууд зөндөл байгаа шүү дээ. Заавал ийм үзье яах юм тийм үстэй. Тийм болохоор аль талдаа сайхан хяналттай байцгаая. Тэгээд энэ удаагийн имжлэг маань энэ түрээ дуслаа. Баярлаа. Баяртай. Хайртай шүү.